Өглөөний минь төргий өглөө бүр амьд хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хамтдаа эзэн бурхнаас суралцъя. Тэгээд бүгдээр бурхан руугаа хандаад залбирлаар эхлэе. Мөнхөө Аава тандаа баярлалаа. Шинэ өглөө хүснэ төлөө тандаа талархъя. Аава энэ цаг мөчид бидэнд өөрөө өгөөрэй. Бидэнд ухаарлаг өгөх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Тэг бүгдээрээ өргөжлүүлээд 20 дугаар Тесалоник номынхаа 3 дугаар бүлгийн 6-аас 12-ыг хамтдаа уншицгаая. Ах トゥ нараа та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй залхууран амьдрагч ах トゥ бүрээс хол байхыг эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт туршааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөртөө мэднэ. Та нарын дунд байхдаа бид залхуу байгаагүй. Мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хиндэн ч дарамт болохгүй тулд өдөр шөнөгүй зүдэр зүтгэн ажиллаж байлаа. Бид эрх мэдлгүйдээ бус. Харин та нар биднийг дуурай гэсэндээ өөртөө та нарт инхүү үлгэр дуурайлал болгосон юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл хэн ажил хийхгүйг үлгүсэн тэр нь бүйдэг гэж тушаадаг байсан. Учир нь та нарын дундаас зарим залхууран амьдарч ажил огт хийхгүй харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо. Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлж өөрийнхөө талхыг идэхийг эзэн Есүс Христ дотор тушаа ятгаж байна. Амен. За. Паулын хэлэгдэж байгаа үг бас хүчтэй. Дэс тушаан ятгаж байна гэж хэлж байгаа. Илч Паул эрх мэдэлтэйгээр хэлсэн зүйл нь итгэгч хүнийг хөдөлмөрч ажилсаг байгаасаа гэдгийг ятгсан байна. Учир нь тухайн чуулганы нөхцөл байдалд тийм ээ Христ ирэх болно, Месиа ирнэ гэж тийм хүлээлттэй байснасаа болоод ажил хөдөлмөр хийхгүй амьдралаа авч явахаа зогсоосон байсан үе байсан. Тухайн нөхцөл байдалд. Тэд бие биенээсээ хоол гуйж амьдралаа залгуулж амьдарч ирсэн. Харин Паулын хэлэхдээ бид бол ажилсаг зүтэн зүтгэж исэн. Бид үйлчлсэн ч зүтэн зүтгэж исэн. Биднийг сайныг дуурай гэж уриалсан байна. Өнөөдөр бурханд үйлчилж байгаа пастор ахлагч Илгээлтийн эзэд завгүй хөдөлмөрлөдөг. Тэд үйлчлэлийн хажуугаар бизнес, давхар ажил, давхар орлого хийж амьдралаа залгуулдаг. Өнөөгийн нөхцөл байдалд цөм чуулганы пастор ахлагч нарыг хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр зэрэг тэд бидний өргөлөөр энд итгэгдэж байна. Тэд ямар мөнгөөр ингэж хөрөнгө мөнгөтэй байгаад байна гэж асуултад өргөлж хартал тавигдчихийдэг. Харин үйлчилж байгаа эзэн дотор үйлчилж эзний дуудагдсан зарц нарт эзэн шагналаа өгдөг. Амен. Бурхан үйлчилж байгаа хүүхдүүдэд бурхан шагнадаг юм аа. Тэдний хийж байгаа ажил, тэдний хийж байгаа бизнес дээр нь тэр өрөөлө тавьдаг юм аа. Амен. Тэгвэл тэдний гар хооцсонгүй хөдөлмөрлжлээ шагналаа. Итгэгч нар ч гэсэн хөдөлмөрлжлээ шагналаа авдаг юм аа. Харин бусдад дарамт болохгүй амьдрах нь хамгийн нэг номын чухал юм аа. Заримдаа хүмүүс тэгдэг шүү дээ. Мөнгө зээлээ, тэгчлээ, ингэчлээ. Энэ бусдад дарамт болохгүй өөрөө үнэхээр ухаантай амьдрах нь чухал. Тэгээд тэр үеийн чуулганы хүмүүс бие биенээсээ хоол үнэхээр гуйж амьдарч ирсэн байна. Харин өнөөдөр бидний хувьд болохоор зэрэг өнөө үеийн чуулганы бидний хувьд бас ажиллаж бас хөдөлмөрч байх хэрэгтэй. Яг бол та хөдөлмөрч чаддаг, гартаа хөлтэй байгаа цагт би чинь эрүүл байгаа цагт хөдөлмөр хийх нь чухал юм аа.
Бидний бурхан бол өдөр шөнөгүй ажилдаг. Бидний бурхан маш ажилсаг. Тэгвчээс өдөр шөнөгүй ажилдаг бурхандаа бид нэр талархах сэтгэлтэй хамгийн сайнаар ажиллаж, хамгийн сайнаар хөдөлмөрлж амьдрах юм аа. Энэ дэлхий дээр амьдрах цаг хугацаанд бид нэр хөдөлмөрлж амьдрах тэр аль эхлэл номд л бурхны бас үнэхээр хайраас салгагдсан тэр цагаас эхлээд бид нэр хөдөлмөрч амьдраараа гэсэн тэр зааврыг авсан байна. Тэгвэл бид өнөөдөр хөдөлмөрлж амьдрж байхад одоо зав зай бага байдаг. Эндээ бас бусдад үйлчилж байгаа, бусдад бурхны библийн үгийг суралцж байгаа. Энэ бүх цаг завгүй энэ цаг мөчид бид нэр хоосон дэмий зүйл ярьдаггүй байгаа. Тухайн чуулганы хүмүүс их эрх журамгүй байсан. Тэг ажилгүй юу ч хийхгүйгээ улмаас бусдын хэрэгт, бусдын амьдрал хуршууд өрчсөн, оролцож исэн. Үүнээс болоод тэд нар яах вэ гэхээр зэрэг зүгээр л нэг ажилгүй дэмүү чалчигч нар болж байсан буй байна. Өнөөдөр бидэнд ч гэсэн бас хийх юмгүй ажилгүй байвал бусдын амьдрал бас хуршууд өрдөг байгаа. Энэ нь болохоор дэлхийгээс ирж байгаа өрх юм аа. Сатаны гар хүл болдог. Бид дэмий сэлгүцэж байх тэр цаг мөчид сатаны гар хүл болдог юм аа. Сатан биднийг үргэлж буруугаар хэрэглэхийг хүсдэг, анддаг, бас өргөддөг байгаа. Сатан гэдэг нь юу вэ гэхээр бурхны тэрслэгч. Бурхныг тэрслэгч юм. Тэгэхээр бурхныг тэрслэгч хүн яах вэ гэхээр бурхны тэрслэгч яах вэ гэхээр бурхны хүүхдүүдийг андж агаад бурхны эсрэг тэрслэхийг хүсэж байгаа. Бурхнаас холдуулахыг хүсэж байгаа. Амин. Тэгвэл итгэвч та бүхэнд уриалж бид дэмий хоосон цагаа бүү өнгөрөөсө. Бид нар залбирал дотор, үзний үгэн дотор дэлхий дээр амьдарч явах тэр орлогоо санхугаа нэмэгдэхийн төлөө ажиллаж хөдөлмөрлж энэ цаг мөг цагаа зарцуулж байгаа энэ цаг мөчид бид нэр тэгж сатаны өрх болохгүй юм аа. Тэгвэл бид нар эмх журамтай байх хэрэгтэй. Хэрвээ таны эргэн тойронд эмх журамгүй задгаа ажилгүй ийм хүмүүс байгаа бол та зайгаа авах нь чухал юм аа. Тэгээ зайгаа аваарай гэж сануулсан бэ. Учир нь зайгаа авахгүй тохиолдолд тэдэнтэй адилхан болдог. За зүгээр л нэг жишээл шүүдэг хүнтэй хамт ингээл нөхөрлөөл яваад тахаар өөрөө эцэст нь шүүдэг болцсон бит бусдыг шүүгээл тэр ингэсэн энэ ингэсэн гэж. Хов ярддаг хүнтэй хамт ингээл найзлал ойртоод байх үсэн. Тааны үтгэд хов ярддаг болцсон бит. Маш хурдан уралт явагдчихэдэг. Тэгээд энэ бүгд нь юунаас эхэлдэг вэ гэхээр зэрэг энэ бүгд нь зүгээр л өрхнөөс өрхөл гэсэн үг. Тэгвэл та энэ эмгцэн жарамгүй хүнд сайнаар өөрт нь хилж өгөөд тэгээд өөрөө холдох нь чухал юм аа. Өнөөдөр Бурхныг таньж мэдхэд суралцаж, залбирч, үйлчилж, ар гэрээ тижээж тэр амжилттай амьдрах нь танаас шалтгаалдаг. Амин. Тэгэхээр бид өнөөдөр залхуурахгүйгээр амьдрцгаая. Тэ өнөөдрийн сэдв бол бүх залхуур. Бид хичээл хийхээсээ залхуурдаг, библи уншихаасаа залхуурдаг, залбирлахаасаа залхуурдаг, асуудал гарахаар л залбирдаг тийм байдалтай байдаг. Харин цаг үргэл эзэнтэйгээ хамт залбирдаг, цаг үргэл ажилдаг, цаг үргэлж хөдөлмөрлөдөг байхыг та бүхэндээ уриалж байна. Бүх залхуур. Амин. Залхуурч хойшоо сууж, итгэлээс урахаасаа бүх тийм байгаасаа гэж хүсэж байна. Амин. Тэгээ бүгд хамтдаа Аавасаа гоогаа залбирая. Аава тантай баярлалаа. Өнөөдөр бид нар залхуурдаг нэгэн баймаар байна. Өмнөхөр хичээл зүтгэлтэй зүтэн зүтгэгч нар баймаар байна. Үйлжсэн ч залхуурдаггүй баймаар байна. Үүрэг даалгавраа сайн хийдэг баймаар байна. Сайн аав, сайн ээж, сайн хүүхэд баймаар байна. Сайн дагалдагч, сайн туслагч баймаар байна. Та биднийг өрөөж өгөө. Сайн ажилтан баймаар байна. Та биднийг өрөөж өгөөч.
байгаа газартаа үнэхээр хүчрэх гэрэл давстай ажилдаг, байгаа газартаа залхуурахгүй урам зоригтой байхад та бидний хөдөлмөрийг шагнадаг, ерөөдөг учраас та талархъя. Та үнэхээр бидний зүрх сэтгэлийн хандлагатай хамт иж урам зоригтой бузар муугаас холдуулж, бузар муугаас гítэлгэж завгүй байдлаараа урам зоригтой амьдрахад та биднийг өрөөх болтугай. Энэ бүгдийг таны хайртай хүү эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Та бүхнийг Бурхан ирэх болтугай.